За тэгэхээр маш их хүмүүс part 2 гэсэн байлээ. Гэхдээ миний ярьсан сессионоос цаашаа үргэлжлэл нь гарааг байгаа. Гэхдээ зүгээр би нэг дэжгүй нэмээ олсон. За манай нэмээ энгийн л нэг хотын өдрөөр хэлдэг. Гинэт л усан дотор том юмт яваад хотод аюул учруулдаг. Тэгээд шууд л дохио зарлаж цэргийнх нь хүмүүсийг хорогдох байранд оруулдаг. Тэр мангас нь бол бараг л Годзилла гэхдээ Кайжу гэж дуудсан нэр байх. Энэ үед арай зайтай багаар дийх нь огт дайсан шинжгүй утас мэдээ өдөр үзээд аль баг нь ирж аврах юм болоо гэж ярилцж байдаг. Энэ хооронд тусгай хамгаалагч нь ирдэг. Энэ хамгаалагч нь бол ажилдаа үнэхээр мэргэжлэн гэдэг нь харагдаг. Яаж вэ гэхээр энэ Кайжуг асуудалгүй буудаад устгадаг. Харин бол манай гол дүр Кафка. Манай залуу бол хамгаалагч биш. Гэхдээ ямар нэг ажил хийдэг. Тэр ажил нь юу гэхлээр эднэрийн алсан Кайжуг цэвэрлэх ажил хийдэг. Уг нь бол амар чухал ажил шүү дээ. Гэхдээ манайд тэнч баяр хүргдэггүй, ер нь хүргэж байгаагүй. Зөвхөн цэвэрлэгээ хийхэд гадна энэ Кайжугийн дээжнээс нь авдаг. Гэтэл манай Кафка гэдэс цэвэрлэх ажилд алгадаг. Ийм юм ихээр гой нөртгөө нь ойлгомжтой. Оройн Кафка гэртээ ирээд хөвцөн ч нөгөө өнөр нь үнэрцээр байдаг. Кафка тэгээ боцоод хамраа цэвэрлж явахт нь өдөр нь Кайжуг устгасан багийн ахлагч нь гарч байдаг. Манай Кафка ч нэг юм хальт бодсон. За энийг бодоод явах юм бай. Цэвэрлэгч нь угаасаа хамгийн дэжгүй ажилчтай гэж боддог. Учир нь би гоё байранд байна, бац хүснээдж байна. Энэ надад хангалтгүй гэж юу гэд унтаад өгдөг юм аа. Маргааш нь Кафка ажилдаа явахдаа миний толгой тэр мэдээнээс болоод жоохон өвдөж байна. Гэт ажил дээр очсон чинь шинэ ажилчинтай болсон байдаг. Түүний нэр нь Ичикава. Энэ хүү бол хамгаалагч болохыг зорддог. Тэгсэн энэ залуу манай Кафкаг энэ ч бас чамтай адилхан юм боддог гэсэн даанч буугаад өгсөн юм уу гэж хэлчихдэг. Тэрийг нь Ичикава сонсоод яагаад буугаад өгчихсөн юм гэж Кафкагаас асуудаг. Кафка ч сонсоод сонирн болоод хичээгээд болоогүй маа чи том болоо ойлгоно гэсэн чинь би бууж өгөхгүй наадах ч өстой ойлгохгүй мэн гэдээ хувцас солихгоо явчихдаг. Кафка ч энийг сонсоод бууж өгөх тийм муу юм уу гэж дотроо боддог. Тэгээд ажил дээр нь Ичикава гэд цэвэрлэхэд Кафка ч бас баярлдаг л да. Тэгсэн чинь бас өөрийг нь гэд цэвэрлэдэг. Манай уншид 2 хоног дараалаад дүү гэж гомдолсон ч гэлээ тэр ажиллаа хийдэг. Өдөр нь Ичикава нөгөө өнөрнөөс болоод өдийн хоол идэж чадахгүй байхад нь Кафка нэг витамин бас хүчээр хамрааны бүглээс өгдөг. Оройн Ичикава миний анхны өдөр тусалсан баярлаа гэж жилчээд явах ч байснаа. Тэд хамгаалагчийн насны цагаарыг 32 болгож дээшүүлж байгаа. Би таныг тийм бол гэж хэлэхгүй ч та бууж өгснөөхөө талаар ярихдаа жоохон гонигтай харагдсан. Тийм болохоор үгүй надаас чинь шамаагүй л тэгээд явах гэжсэн чинь Кафка чи ч миний босноо сайн залуу юм аа гэж хэлжсэн чинь Ичикавагийн ардаас Кайжу гараад ирдэг. Кафка Ичикаваг аваад эндээс чадхаараа хоол зогт гэдэг. Тэгсэн Ичикава та наадахтайгаа ганцаараа болж чадахгүй штэ гэж хэлтэл. Кафка дахиад нэг хүн байсан ч ямар ч нэмэргүй чи хамгаалагч болохыг хүсдэг үсттэй. Өөрийгөө битгий өхүүлгээд явуулчихдаг. Тэгэд манай Кафка чинь Кайжуг дагуулад гүйж өгдөг. Тэгж гүйж аваад нэг нарийнхан лавсар ороод үсэрдэг. Манай унч багада тосгон Кайжугаас болоод сүрэхэд нэг найздаа хин илүү сайн хамгаалагч болгоо харъя гэд амлалт өгч ирсэн юм байна лээ. Манай унч нөгөө Кайжутайгаа тулалдах гэсэн боловч дайралтанд нөртөд яг алуулах гэж хахад Ичикава ирж авардаг. Кафка Ичикаваг яагаад ирж байгаа юм бэ гэхэд Ичикава би тусламж дуудсан хэрвээ би таныг энд хүлдээгээд өхүүлчих юм бол хамгаалагч болоод чи чадахгүй гэж хэлдэг. Үүнийг нь Кафка сонсоод би хэнийг ч хамгаалж чадахгүй юм байна гэдээ ташгараад хоёулаа алуулах гэж хахад нэг бар гарч ирээд Кайжуг алчдаг. Энэ нь хамгаалах 3 дугаар багийн ахлагч мөн Кафкагийн баг найз Мина байдаг. Манай Кафка ч эмнэлэгт байхдаа тийм амир зүйлийг секундын дотор устгаад Минач гайхалтай юм а гэж боддог. Тэгээд бас намаагч бүр хол хайжтэй гэж бодож байсан чинь Ичикава та намайг зүгт гэвгүй бол би өнөөдөр өөхөх байлаа та дог байсан. Та тэгээ бас хамгаалагч болох талаар бодсон дээр тээ. Гэтэ энэ ч миний асуудал биш дээ гэд ээж цаашаараа твцсэн чинь Кафка чийж сайн залуу юм а. Бууж өгөх зүгээр ч хэлээ өөрийгөө хуурах нь тийм ч сайхан зүйл бишээ. Би ер нь хамгаалагч болно гэд өөртөө тангараа өргөж байсан чинь нэг ялаа шиг Кайжу Кафкагийн ам руу норчдөг. Та зүгээр үгээд Ичикава харсан чинь Кафка юм Кайжу болцсон байдаг. Тэгээд сандарч исэн чинь нэг өвгөн тэнд Кайжу байна гэд дуудлага өгчдөг. Явж тэр дуудлага нь Минад очсон байдаг л да. Тэгээд Мина хамгаалагч таавад ихээр болдог. Ингээд ирж байх хооронд манай хоёр нөгөө өвгөнийг тайвшруулах гэж байгаа ухаан алдуулцдаг.
Тэгэд Кафка очиж туслах гэж байгаа санамсаргүй хананд нь хүчин чинь шууд хан бутарчихдаг. Манай Кафка энд үйл хүмүүст аюул учруулах юм байна гэж цонх нээх гэсэн чинь бараг тэр ханыг нээчихдэг. Гэтэ арай л хүчтэй болцсон уу. Ямар ч тааш тэр хоёр цонхороо үсрээ зогтдог. Ингэж гүйж байгаад Ичикава Кафка ах ер нь хизэнээс кайж байсан бол та ер нь муу юм уу гэд эргээд харсан чинь Кафка нэг заваан болоод хувирчихсан. Тэгснээ хилэн өөрөө сунаад нэг шувууг амьдаар нэгцчихдэг. Тэгж эзнийхаа дараа буцаад нөгөө юмд орчихдаг. Тэгээд бас болоогүй шээс нүрээд байна гэж хэлсэн аа. Цээжнээсээ шээчдэг. Тэгэд манай унш би юм биетээ эзэж хамаалагч болж чадахгүй гэж жаахан бодолд автдаг ч гэлээ. Ингээд суугаад иж болохгүй штэ. Тэгээд цаашаа явуулгүй яах вэ? Тэгээд явах гутал толгойд нь дахин нэг кайж ирж байгаа нь мэдэгддэг. Бас ирж байгаа хамгаалагчт нь ч гэсэн хоёр увагдаг. Энэ үед дүр солигдож бид нэг ээж ах хоёрыг кайжууд идүүлэх гэж байгааг харах болно. Тэгээд яг идүүлэх гэж явахад нь Кафка ирж ээж хоёрыг авардаг. Тэгэд Кафка ээжийг нь дарсан зүйлийг холдуулчаад байж хооронд нөгөө кайжууд дахиад өрөөд ирдэг. Тэгэхээр нь Кафка тэрийг хамгийн чангараад зөхиж үзэхэр шийддэг. Одоо 3 толоо зөхинө. Гэхдээ бүр цусаар бороо ортол зөхиод бас арай л хүчтэй болчихжээ. Үүний дараа Кафка тэр охиныг ээжигээ эмнэлэгт хүргэж өгөөрэй гэд одоо хамгаалагчид ирэх учраас санаа зовлтгүй гэд яг явах гэж хахад тэр охин баярлаа кайжу гэж хэлдэг. Энэ үеийг манай Кафка сонсоод бууж өгөх болоогүй ер нь өөрийгөө хамгаалагч болох ёстойгоо жинхэнэ утгаар нь ойлгодог. Тэгээд хамгаалагчдыг нь ирэхэд бүх зүйл дууссан байх нь ойлгомжтой. Тэгээд хамгаалагчдын ахлагч нь тэр охиноос харсан кайжуныхаа талаар хэлээч гэж хэлдэг. Тэр охиныг яагаад хэлж чадахгүй байхлаар нь санаа зовлтгүй би бүх кайжуг устгана гэж хэлэхэд тэр охин миний ээжийг аварсан сайн кайжуг алахгүй байхаа амлалт өгч чадах уу гэж хэлдэг. Маргааш нь бүр мэдээгээр манай Кафкаг улс даяараа ирүүн сурвалжилж байгаа нь гардаг. Бас тэр зураг нь бол гэрчийн мэдүүлгээр зурсан зураг шүү. Хамгаалагчид манай хүнд кайжу 08 гэж код нэр өгөө тайж байгаа бөгөөд манай хүн анх удаа хамгаалагчдаас зугтсан кайжу нь болоод 3 сар болж байгаа юм билээ. Мөн Ичикава хамгаалагч болох эхний шатандаа тэнцсэн байдаг. Бас Ичикава Кафкагийн хариуг харчгаад түүн дээр очиод та эхний шатандаа тэнцчихсэн байна гэж хэлтэл Кафка кайжу уралд орчихсон хоолоо идэж байдаг. Тэгээд наадхаа нуугаач хөөе гээд. За тэр ч яхав. Манай хүн нэх баярлахгүй байгаа шалтгаан нь юу гэхээр дандаа 2 дугаар шатандаа тэнцдэггүй юм байна лээ. Манай хоёр тэгээд чадхаараа хичээгээс өөр сонголт байхгүй ялангуяа Кафка учир нь энэ түүний хамгаалагч болох сүүлчийн боломж юм. 10 хоногийн дараа манай хоёр хамгаалагчдын шалгалт авах газар ирдэг. Энд нь бас хөөр хийдэ өрсөлдөгчд ирсэн байдаг. Зарим нь бараг бэлтгэлээ гэдэг юм шүү дээ. Гэтэл ардаас нэг охин Кафка хөө өгшин залуугаа би энд машинаад байрлуулмаар байна гэж хэлдэг. Ууг нь энд зөндөө олон хоосонтой байгаад байгаа хгүй юу. Гэтэл миний Азийн топ бол 55 гэд энийг холдуул гэд бүр яг тэнд л тавих гээд байдаг. Тэгэд манай Кафкаг машинаа олдуулахгүй болохоор тэр охиныг сонио өмсгөлнөхөө тусламжтай машиныг нь өргөж идчихдэг. Тэгээд тэр охин бол би кайжу устгах хоббитэй бас хөгшин залуугаа чи өөрийгөө кайжу шиг үнэртдэг гэдгийг мэдхүү гэж хэлээд энэ анимыг эхний 2 анги дуусч байна. Бас энэ аниме саяхан гарсан учраас яг одоогор бол 2 ангитай байна. Тэгэд миний энэ удаагийн имжлэг та нарт таалагдсан бол энэ анимыг үргэлжлүүлнэ. Гэтэ надаар яриулж үзснээр та нар өөрсдөө үзэх юм бол илүү гоё мэдрэмж авах байх. Учир нь энэ аниме надад нэлээд таалагдсан. Та нар ч гэсэн шинэлэг мэдрэмж өгнө гэж бодож байна. За тэгээд subscribe дорж амжиг бол subscribe дараад өгөөрэй. Тэгээд дараагийн имжлэгээр уулзъя. Баяр таа.